Хөтэнхмаа хүрэлцээрсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн юуны өмнө одоо Ю марафон тэмцээнийг санаачлан зохион байгуулж үйл ажиллагаа явуулсан бүх одоо эрхэм хүндэт хүмүүс олон баг хамт олондоо маш их талархаж буйгаа илэрхийлье. За миний 290 багийн гишүүн буюу одоо хит авар тэнгэр уян сайхан байна. За сайн байцгаана уу? Би 290 багийн ахлагч Анужин нөө хөөрхөн мөртлөө уртай. За манай сургууль нь болохоор 2025 оны 10 дугаар сараас буюу одоо намар сургуулийн орчинд уловч өмсгөөр шийдээд тэгээд хичээл сургалтын үйл ажиллагаанд болохоор тавч хөмсөө тэгээ одоо сургуулийн орчинд уловчтой явах тийм шийдвэрийг гаргасан байгаа. За тэгээд түүний хүрээнд болохоор маш их уловч ингээд хүүхэд бүр өмсөд тахаар маш их юм уловчны хог аягдал бий болсон. Тэгээд ер нь бол ганцхан сургуулийн орчинд ч гэлтгүү гэрлүү явах зам гээд сургуулийн орчноос гадна одоо сумын хэмжээнд ингээд уловчны хог аягдал бүр маш их байх болсон. Тэгээд ер нь бол ингээд хог аягдал нэмэгдсэн байхыг хараад бидний хувьд бол ямар ч нэг тийм таатай сэтгэл бол төрөөгүй ингээд ер нь жоохон хогтой байдаг дээр нэмэгдээл ахаал хог аягдал бий болсон бахаар таагүй санагдаад тэгээд ерөнхийдөө бид их багч гэлтгүү энэ хог аяглалыг багасгах ёстой гэж үзээд давуу уловчийг хийхээр зорьсон байгаа. Тэгээд бидний хувьд болохоор хуучин хувцас ашиглаад тэгээд давуу уловч хийхээр шийдсэн. Тэгээд одоо бид дизайн технологийн кабинетаа ашиглаад давуу уловчийг хийж эхэлсэн байгаа. За тэгээд нөгөө сургууль сумын орчинд аягүй хог хаягдал уловчных байдаг гэж хэлжсэн шүү дээ. Тэгээ үүнийг одоо зургаар харуулбал нэг иймэрхүү байдалтай байгаа. За тэгээд мөн бидний хэрэгжүүлсэн ажлыг одоо ингээд зургаар харуулвал бид өөрсдийнхээ ангараар одоо хуучин хувцаанд цуглуулаад тэгээд эсгээд давуу уловчоо ойсон байгаа. За тэгээд хөрсөн үр дүнд нь гэвэл бид ангийн сурагчтай болоо одоо дунд ангийн нийт 3 бодлогийн сурагч нарыг 100% давуу уловчаар хангасан байгаа. Тэгээд мөн 5 ажилч 10 багштай давуу уловч тараасан. Хэдийгээр одоо 3 бүлгийн сурагч гэхээр нийт ингээд 75 хүүхэд байгаа байхгүй юу? Тэгээд ингээд 75 ширхэг уловч бид нар ингээд тэр хүүхдүүдэд өгөөд хог аягдал багасгах юм уу гэд тэгэхээр нэг тийм олигтой үр дүнтэй байхгүй юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ одоо ингээд судалгаагаар ингээд бид нар судалгаа аваад ингээд түүнээс ингээд бодоод үзэнгүүт нэг хүүхэд өдөрт ингээд дунджаар хамгийн багадаа 2 ширхэг гялгар уловч хайдаг гэж үзвэл тэр нь өдөртөө 1000 ширхэг болоод бид ганцхан өдөртөө зөвхөн 1000 ширхэг уловчийг хайна гэсэн үг. Хэрвээ бид 75 хүүхдийг давуу уловчаар хангачвал тэр 75 хүүхэд нь 2 ширхэг уловч хаяхгүй гэхээр 150 ширхэг давуу уловч 150 ширхэг гялгар уловч хаяхаас одоо сэргийлж чадж байгаа гэсэн үг. Энэ нь одоо нийт уловчны хог аягдлыг 15%-аар бууруулж буй үр дүнтэй юм аа. За тэгээд бидний эцсийн одоо дүгнэлтэд ойлгосон зүйл гэвэл бид нар ерөнхийдөө бол ингээд яг ингээд төсөллөө хэрэгжүүлээд ингээд давуу уловчаа хийгээд явж явах хугацаанд бол ер нь бол байгаль дэлхийг одоо илүү хайрлах юм сэтгэлтэй болсон. Тэгээд мөн найзууд сурагч ингээд дүү нарыгаа давуу уловч өмсөд ингээд тогтмол явж байхыг харахад бол таатай байсан. За тэгээд бид нар ингээд нэг хитгэн уловч хийгээд хог аягдал багасчихгүй штэ гэдэг ахгүй жижиг алхмаас ч эхлээд том жижиг алхмыг хийж эхэлснээр бид том өөрчлөлтийг авчрах болно. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. За тэгээд энэ нэмээд нэг хэсэг мэдээлэл өргөхөд одоо бид нар энэ давуу уловч хийсэн байгаа шүү дээ. Эдрийгээ бид нар бүгдээрээ ингээд хэрэгэл ашигладаггүй хувцас эдлийнхэн материалаар хийсэн байгаа байхгүй юу? Одоо тэр чинь байгаль задарлаа гэхэд дэлхийн дулаарл нөлөөлнө, хөрсний бохирдолд нөлөөлнө, мөн
Хүрээлэн болжондош нөлөөлөх байхгүй юу? Тэгээд тийм болохоор энийг бас зөвөр ашиглаад дахин боловсруулалтанд чиглэсэн байгаа. Одоо хариуцлагатай хэрэглээ гэдэг талаараач мөн чиглэлтэй үйл ажиллагаа явуулсан. За тэгээд энэ үрээд бидний тайлан өндөрлөлөө. Харалцсан баярлалаа.